За тэгэхээр бөөрийн өвчт маань бол манайд илүү тохиолдог түүдгэн цэрийн эмгэгийн талаар ярих чинь. Түүдгэн цэрийн эмгэгийн үед бол шээсээр уураг алддаг. За хүн төлбөрийн уургийн дутагдлын үед бол суцаар альбумын гэдэг уураг нөхдөг. Гэхдээ энэ нь бол заавалчгүй эмнэлгийн нөхцөлд хийгдэн маш өндөр үнэтэй амар хүнсний нэмэлт бүтээгдэхүүн маягаар уургийг хэрэглэж явах хэрэгтэй. Энэ хүчний өдөрдмжүүд дээр ч байдаг. Манай орны хувьд бол малын галтаа, малын сүүнээс авсан. Тухайлбал амин чанар гээд сарлагын сүүнээс авсан уураг. Тухайн орон нутагт байгаа хүн малын юу ус харилцаа. Тэгэхээр энэ амин чанар уураг гарснаас хойш энэ уургийг 10 гаруй жил ашиглаж байна. Тэгээд өөрийнхөө энэ ашиглаж байгаа бас туршлагаасаа хуваалцъя гэж бодож байна. Энийг бол сайн хэлдэг шээсээр уураг алдж байгаа үед бөөрийн архаг дутагдлын эцсийн шатны хүмүүст бөөр ордуулах эмчилгээ хүмүүс ялангуяа бөөр ордуулах хэвлийн дэлгэц эмчилгээний үед бол энэ үед биднээс бол нэлээд хэрэгэлдэг үр дүн маш сайтай. Энэ уураг манд ганцхан уураг нөхөх зорилгоос гадна бас өөр олон талын ач холбогдолтой гэж би үздэг. Тухайлбал энэ уурагт бол уурагт амин хүчлүүд байдаг. Энэ сарлагын уурагт бол орлуулшгүй амин хүчил гэдэг хүний биед синтезлэгддэг амин хүчлүүд хангуулж идэх. Тэр бол юутай. Түүнээс гадна энэ уургууд чинь хүний дархлаа сайжруулах амин хүчлүүчийн тийм үүрэгтэй тэгээд эрдэс агуулсан байдаг болохоор энэ бөөрийн архад дутагдaltaа энэ бөөр ордуулах эмчилгээ хийж байгаа хүмүүст хүмүүс бол ер нь дархлаа суулгасан биеийн их ядруу хүмүүс л байдаг. Тэр хүмүүс тэгэхэд уург нь хөхөөс гадна дархлаагийн дэмжээд энэ булчингийн масыг хатгалаад их үр дүнтэй мөн гэж боддог. Зүгээр анхаарах ганц нэг зүйл байдаг. За түрүүн тэр шээсээр уурах алдж байгаа үед бол нөхөж явахд бол бас эмчийн заавраар уух хэрэгтэй. Өдрийнхөө том тохируулгатай энэ туршлагаас үдж яхад байнгын энэ уураг уугаад байгаа хүмүүс бол биеийн дархлаа хэдсэн сайжаад бие ингээд ядрах тийм зөврөд бол гайг болсон байдаг. Хэрэглэхэд маш цохимжтой гэж үзэж байна.